Тэр харахад ер нь нэг дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд юм шиг байлээ. Тэгээд дараа нь ээж нь залхаад өстой баярлаа гэж тэгсэн. Өстой нийтийн тээвэр өстой гоё болсон байна. Амар болсон байна гэж тэгчээлээ. Одоо энэ картын дугаараар ер нь аль автобусанд аль чиглэлийн автобусанд хэдэн цаг хэдэн минутанд суусан байна вэ? Бүх юм бид харагддаг байхгүй. Одоо хүмүүс нэг автобусанд юм аа мартчих болоо гэдэг яхад бол асуудалгүй бол ер нь олдно гэсэн үг. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага ангийн сурагчдчлгүй нийт иргэд маань нийтийн тээвэрт эд зүйлээ мартаж гээж бух тохиолдол их гардаг. За энэ тохиолдолд иргэд олж авах гэхээс илүүтэй олдохгүй байх гэсэн бодлоор тэр чигт нь орхих тохиолдлууд их гардаг. За тэгвэл нийтийн тээврийн бодлогын газарт шинэ систем нэвтэрч автобусны картын дугаараар нь аль автобус баазын ямар автобусанд хаанаас суугаад хаана буусныг мэдэх боломжтой болжээ. За ингэснээр нийтийн тээвэрт эд зүйлээ мартаж буусан бол олж авахд илүү дүхэн болсон байна. Тэгвэл бид энэ удаад нийтийн тээвэрт эд зүйлээ гээж буусан 1-р ангийн сурагчид эд зүйлийг нь олж өгсөн автобусны жолоочтой ярилцж байна. Намайг лавга өгтэй инх сайхан гэдэг зорчигч тээвэр 3 компанид 4 төчлөлтөд ажиллаж байгаа. Тэр 9 сарын 1-ний өдөр яг чиэдло чиглэлд шугамд явж исэн. Тэгээ нисхээс хүнсний нэг гэсэн чиглэл тал руугаа явж исэн. Яарамгийн хүннүү мол өнгөрөөд явж исэн чи харин нийтийн тээврийн бодлогын газраас залгаад манай бааз руу. Тэгээ манай баазын ээлжийн инженер над руу залгаад автобусны чи хүүхэд цүнхээ марч буусан байна гэдэг. Тэгээ би тэр доор нь автобусаас буудал дээр нь зогсоо онготтой хойш очиж цүнхийг аваад тэгээд ин кабин дотор ороод далт хийгээд авчихсан. Баярлалаа гээд надад нэг савтай айраг өгсөн. Тий. Би их чи яах вэ? Зүгээр айраг байгаа юм гээл тэгсэн. Эхлээд над руу их чи нэгээд нэлээд сандарсан ярьсан. Тэгээ би нэг ягаан цүнх олоод би ингээд далт хийгээ явж байгаа. Би ингээд буцалтаа би бас идэд дээр ингээ хөргөөд өгөө гэсэн чи өө өстой их баярлалаа. Нийтийн тээвэр өстой гоё болсон байна. Нийтийн юу яалаа. Нийтийн тээврийн бодлогын газраас таны утсыг олж аваад ингээд өстой холбогдоод ингээд өстой их баярлалаа гэл. Тэр харахад ер нь нэг дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд юм шиг байлээ тий. Тэгээ хөөх хүүхдтэй тий. Тэгээд дараа нь ээж нь залхаад өстой их баярлалаа гэж тэгсэн. Өстой нийтийн тээвэр өстой гоё болсон байна. Амар болсон байна гэж тэгчээлээ. Одоо энэ картын дугаараар ер нь аль автобусанд аль чиглэлийн автобусанд хэдэн цаг хэдэн минутанд суусан байна вэ? Бүх юм бид харагддаг байхгүй тий. Тэгэл картын дугаараа илээл явгууч тэр автобусанд хэдэн цаг хэдэн минутанд суусан байна. Тэгэл тэр юугаараа манай бааз руу холбогдчихно. Бүх мэдээлэл нь гараад ирдэг болохоор. Тэгээ баазаас манай ээлжийн инженер биднэр лөө давхар холбогдчихжээ. Энэ одоо нэг үе бодоход бас гайг болсон. Урд нь яг юм алга болдог гэсэн утас алга боллоо гэж тэгдэг. Тэгээд хайгаа үзэхэр байхгүй ерөөсөө олддгүй. Тэгэл тэр өөр авих нь аваад буучдаг юм шиг байлээ. Тэгээ одоо ер нь нийтийн тээврийн хөгжөөд энэ автобус ер нь бүрэн камертай болцсон. Ер нь камерын тусламжаар ер нь тэгээд гайгүй юмнууд нь зарим байж лээд. Тэгэхээр хөрхий бүтэн тойрж мороод ирэхэд байж лээд. Одоо хүмүүс нэг автобусанд юм аа мартчих буулаа гэдэг яхад бол асуудалгүй бол ер нь олдно гэсэн үг. Ерөнхийдөө хүүхдүүд л ер нь их монтад үлдчих юм уу? Яа тийм хажуудаа цүнхээ тавиал зарим ноутбук мөнгөтрэ цэнэглээд явж байгаа л тэгэл гинт буудал нь ирэхээр тэгэл яар сандрал юм мартаа буучдаг. Тэгэл дараа нь хараас оцтол юм олж байгаа хийгээл тиймэрхүү юм дэвтэ. Энэ тэгээд автобусны жолооч нар ч бас их юунд өвчтөн шүү дээ. Ерөнхийдөө аманд их орооцолт нь одоо замын төгжрлээс ахуулаад одоо нисгээс наашаа хүнсний 1-р дэлгүүр орох гэж баг ачаалттай үед бол ер нь 2 цаг гарan бол төгжирж ирж байна. Тэгэл чадлаараа л уг нь хурдан яваад ирэхээр тэгэл зарим хүмүүс нь тэгэл хаашаа алга болчтой юм болчтой гэх жишээ нэ тийм уур бухимдалтай хүмүүс их байна.